7 хоногийн нөгөө Трампын төлөвлөгөөний тухай үргэлжлэл явагдсан ба бүтэн 7 хоногийн турш одоо нөгөө уулзалтууд явагдаж байгаа. За юу айгүй их чухал нөлөөсөн гэвэл Оросын холбооны улсад очсон Трампын хоёр төлөөлөгч 5 цаг болоод ирсний дараа нөгөө тэрний эхний 28 тэр Оросын холбоонд очих хоорондох бичиг баримтууд нэг өсөндөө бараг одоо үгүйсгэгдсэн гэсэн үг. Яагаад гэвэл Оросд болсон тэр 5 цагийн ярианы дараа дахиад бүх юм оронгороо эргэсэн. Тийм дахиад нөгөө эхнээс нь төрүүжийнхаа тохирсон юмнуудаас одоо өөр болоод ирсэн. Тэгэхээр Путин дээр очичоод ирэхээр л нөгөөх нь оронгороо эргчээд хүрээд ирд юм байна. За тэгээд тэрний дараа Украины төлөөлөгчд Майамид байхаа дахиад өөр газар дахиад тэр нөгөө хүмүүстэй уулзаад тэгээд Америк яваад за энэ хооронд Америкт одоо нөгөө сүүлийн уулзсан бичиг баримтаа. За энэ дундуур чинь Зеленский чинь бас нөгөө Виткоп Кушнер хоёртой уцаар ярьчаад тэгээд төлөөлөгчд нь Америк яваад Зеленский энэ хооронд Европын орнууд руу явсан байна. 7 хоногийн сүүлээр. За тэр 7 хоногийн сүүлээр Зеленский чинь Лондонд нөгөө Макрон, Стармер шүү хин байла Макрон. Тэгээ ерөнхийдөө нөгөө нэг өрхийн уулзлаа. 4 одоо Урсула. Үгүй Урсула биш. Яг Макрон хин Франц, за байж билети Франц, Англи, Герман ингээд эднэр уулзсан. За тэндээс Брюссел яваад Брюсселд одоо тэр яг Европын холбооны комиссийн төлөөлөгчтэй уулзчаад тэгээд Итали яваад за Италид мэдээж хэрэг нөгөө Миланы нөлөөлөл айгүй ихтэй дараа нь Ромын паптай уулзаад ингээд ерөөсөө энэ уулзалт болсон маа. Тэгээд дараа нь би яагаад энийг их тодорхой ярих гэдэг нэг үйл энэний дараа би ч нөгөө нэг Трампын яриаг ярих болчиход байгаа юм. Тэгэхээр чин Америкийн уулзсан Америкийн төлөөлөгчд наашаага Европ руу ирж явах хооронд Зеленский чинь юунаас Украинаас Европын холбооны улсуудтай эдгээр бүгдөө Лондонд уулзсан. Уулзах байсан. За тэгэхээр чинь нөгөө нэг Америкийн цагийн зөрөө Европын холбооны цагийн зөрөө гарч ирнэ тийм ээ. За яг энэ үед манай нөгөө Трамп чинь гэв гинтхэн өглөө босонгуудаа нэг өдрөө өглөө эдгээр чинь одоо яа хагасан сойдор байдгүй шүү дээ ер нь тэгээд гэв гинтхэн юунд ярилцлага өгсөн ба. За ингэнгүүтээ дахиад нөгөө Украиныг би бас нэг юм айгу гайхаад байд. Яг нэг өдрөө өглөө гэв гинтхэн сэрэл энэ юу болов гэ ширээн дээр юм байд мэдэхгүй ингээл яриад эхэлдэг тий. За юу гэж ярьсан гэвэл тэр нөгөө нэг манай төлөөлөгчд Украины төлөөлөгчтэй уулзаад бичиг баримтаа би баталгаажуулсан байна. Энэ төлөвлөгөөгөө за харилцсан одоо зөвшөөрлөсөн байна. Харин ганцхан Зеленский энэ юуг уншаагүй байна гэд. Уншаачгүй ерөөсө Зеленский эсрэг саналтай байна. Энэ хүн л ерөөсө зөвшөөрөхгүй байна. Бас хүмүүс нь зөвшөөрөөд байна гэд ингээд хэлсэн байна. За энийг яагаад хэлэх гэж байгааг нь Зеленский өөрөө Европын цагаар шөнө онгоцон дотроос ярилцлага өгсөн. Онгоцон дотроос анх удаага нөгөө сэтгүүлчтэй асуултанд хариулсан. Тэгээд хэлэхдээ би манай төлөөлөгчд Америкаас энэ төлөвлөгөөний тухай надад мэдгдсэн. За би энэ төлөвлөгөө цагийн өмнө тий гэсэн үг. Тэр одоо мэдгдсэн. Тэгээд би утсаар ийм нарийн юмыг ярих юугүй байна тий зориггүй байна тий ингээд сонсох мос янз бүр юм гарна. Аюулгүй байдлын талаас нь би утсаар энэ төлөвлөгөөг хүлээж авах боломжгүй. Бид нар Лондонд уулзаад би яг биеэрээ уулзаж энэ тухай ярилцлаа гэсэн ярьчаад цагийн дараа Трамп Зеленский ерөөсөө энийг уншаагүй, Зеленский зөвшөөрөхгүй байна гэд. За тэрний юу гэсэн үг бол угаасаа л нөгөө нэг одоо нөгөө дарамтлж байгаа гэсэн үг тий. Дарамтлж энэ хүн чи ерөөсөө уншаагүй байна гэдгийг. За тэрний дараа хэд хэдэн мэдээллүүд хийсэн. Мэдээлэлчмээр юм уу одоо Трампын чи. За жишээлбэл Украины Крим гэдэг чинь дөрвөн одоо юу гэдэг лээ тэнксээр хүрээлэгдсэн. Тэгээд нэг жоохон сувгаар Украинтай холбогдсон. Тэр мөн бидтэй би одоо тэрий чинь нөгөө айгу сайхан юу байдаг тий айгу сайхан цагаагаар нь сайхан газар байдаг гэж үзсэн. Гэт тэгж хэлж байгаа. За мэдээж хэрэг ухаантай хүмүүс ч гэвэл энгийн зүгээр л одоо баг бми хүртэл
Тэгээ Крим чинь ямар юмны яасныхын 4 тэнгис байхав тэр чинь. Тэгээд тэнгис нь далаа тий хар далаа Азовын тэнгисийн урсгал бас орж ирж байгаа. Тэгээд дээр нь тийм жижигхэн зурвасч биш. Херсон мууч тэр чигээрээ 30 км-ийн өргөн төгөөр хуурай замаар холбогддог шүү дээ. Уг нь бол. За газрын зураг дээр харсан хүмүүс мэдчихэе. Тэгээ энэ нэг талаар Трамп одоо газар зүйн огт мэдхгүй одоо юу гэдэг нь тий нас нь өндөр ахсан ингээд энэ тэнэг барьны хүмүүс цайруулж болох боловч яг нөгөө Украины одоо талаас ингээд тайлбарлах юм бол айгүй Крим гэдэг арлыг өөрөө яагаад Оросууд авцсан? Оросуудтай ч хуурай зам байхгүй, ерөөсө ганцхан энэ гүүрнээс өөр юм байхгүй. Яагаад Оросууд булаагаад авцсан? Яагаад эн чинь хуурай замаараа хэдэн километр холбоотой энд юунд Украинд байдаг. Украинд хэдэн оноос хойш энэ Крим энд ажиллагаагаа юу одоо нөгөө юу гэдэг нь нэгдснээс хойших бүх энэ огт мэдхгүй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь энэ хүнд хэрвээ энэний талаар огт 0 мэдлэгтэй байна гэдэг чинь Украиныг Крим Украиных гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн ийм дүгнэлтийг хийж байгаа юм. Ингээд нэг сонин юм ярьцдаг. Гэвч нөгөө талаараа Украин одоо маш их сонирхол юугүй байна тий. Өөрөө ямар ч мэдлэггүй, мэдээгүй байна гэдгийг зөвхөн ингээд ганцхан өгүүлбэрээс харагдаж байна гэдэг дүгнж. За дараа гів гинтхэн ингэж хэлсэн маа. Украин ч нөгөө юу юм биш тий. Ардчилсан улс ч ойр дээрөөсө сонгуулаа явуулаагүй юм биш тий. Одоо ер нь сонгуул явуулах хугацаа нь болсон. Одоо тэгээ сонгуулаа явуулахгүй чинь дайнаар далимдуулаад ингээд сонгуулаа явуулахгүй байж штэ гэд. Ингээд өгүүлбэр хийж байгаа. Тэгэхээр чин Трампын засгийн газар байгуулагдсанаас хойш Украинд одоо яг тэр өндөр тушаалтай хүмүүсээс нь ерөөсө өрөвөө л ирсэн баг тий. Өөр ерөөсө хинч ирээгүй. Хинч Украиныг нүдэрээ харж биеэрээ мэдрээгүй. Тийм учраас өөрөө ч ирээгүй тийм үү? Байден ч ирсэн, Трамп ч өөрөө ч ирээгүй. Тийм байжээч ямар ерөөсө сонгуул явуулах ёстой л гэж бас яаж явуулахыг сэтгүүлчин ч асууж чадахгүй. Сэтгүүлчин та юу гэж бодож байна? Яаж энэ сонгуулийг явуулах вэ гэж асуух одоо чадваргүй гэмээр чадваргүй биш. Хүмүүс ингэ тайлбарлаж ийлээ. Сүүлийн үед ерөөсөө нөгөө Трамп эсвэл нөгөө сэтгүүлчтэй загинждаг, эсвэл нөгөө нэг асуусан асуултыг ингээд бодлаантуулаад тойруулаад явчихж байгаа учраас сэтгүүлчид одоо ерөөсөө нөгөө лавлж асуухаасаа хүртэл ингээд баг хөдөлчөнд айдаг болсон гэж. За ингээд ийм мэдээлэлүүд хийсэн. Тэгээд дараагийн нэг мэдээлэл нь гэвэл юу ч Орос ч айгу том штэ. Тэ агуу гүрэн штэ. Ягаад ингээд тийм ийм том гүрний өмнөөс жижигхэн юм байж ингээд одоо олон юм яриад байгаа юм гэх шахуу юм хэлсэн. Тэгэхээр ийм юмудаас ингээд дүгнэлт хийгээд энэ 7 хоногт ерөөсө Трамп бол өөрөө ямар ч тийм нөгөө нэг ийм конкрет нэг гэж хэлдэг штэ тий. Ерөөсө тийм мэдээлэл нэгдүгürt авдаггүй. Дандаа нөгөө нэг өөрт нь өгж байгаа тэр өөр хүмүүсийн мэдээллийг л зөвөр одоо хэлцдэг. Эсвэл өөрөө ингээд хэлцдэг ийм юунд хүрж байна. Эсвэл одоо нөгөө яг л Путины ярьдаг юмыг ингээд Трампын амаар дамжуулдаг ийм сүүлийн үед ийм болоод байна гэсэн одоо улс төрийнхэн ингээд дүгнэлт хийж өгч байна. За тэгээд энд бас нэг айгүй сонирхолтой юм ярьсан гэвэл тий одоо нөгөө сүүлийн үед юугаар ийм жижигэн мерсээр Зеленскийг одоо физически устгах гэдэг яг устгах тий ийм боломжуудын тухай хүртэл яригдж эхэлж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэвэл одоо жишээлбэл Путины хувьд одоо тэр нөгөө энэ шинжээчид ингэж ярьж байна л да. Энэ одоо жишээлбэл Путины хувьд ингээд нэг Зеленскийг л одоо устгахчвал бүх юм нь ингээд өөрийнх нь хүслээр болно гэж ойлгоод байдаг тий. Ягаад гэвэл өөрөө нөгөө эднийх чинь бол өрсөлдөгчөө цонхоор шидчихдэг, эсвэл сонгуульд нь оролцуулдаггүй, эсвэл одоо ингээд янз бүрийн амиа хорлолсон юм шиг байдал таалга болчдөг ч гэдэг юм, эсвэл орос аргагүй алга болчдөг ийм орнуудад жишээлбэл өдөрт нэг тэр хүний л ингээд устгах юм бол цаашаа ингээд одоо татхан дээр масл өргөцсөн юм шиг ийм болдог гэж хэлж байгаа байхгүй энэ улс төрийнхэн. Тэгэхээр яг тэрийн шиг одоо Украиныг ойлгоод байна. Зеленскийг одоо устгасан ч гэлээ гэсэн Украины ард түмэн дараагийнхаа лидерийг тодруулаад цаашаа дахиад тэмцээд явна гэдгийг огт ойлгохгүй байна. Тэ тэр санаа ч гэсэн одоо ингээд Трампд очсон байна тий. Сонгуулаа явуулаач наад нөгөө юугаа
ерөнхийлөгч л аваад тайжчихна. Зеленский ч саад болоод та нарт бусдууд нь бол ерөөс саад болохгүй байна гэд ийм маягтай тий. За ийм одоо ийм юмнуудыг энэ 7 хоногт өглөөгөр болоод өнгөрсөн ба. Гэхдээ эхний 7 хоногудад. За тэгээ мэдээж хэрэг эн чинь хэрвээ энгийн хүн ярьж байгаа бол ингээд чихнийхээ хажуугаар өнгөрөөд явчихна тийм үү. А эн чинь бол бүхлбүтэн том одоо нөгөө дэлхий дээр агуу гүрэн гэж яригддаг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч ярьж байгаа учраас энэний үг болгоныг яг нь яг ийм одоо улс суурьтай хандаж зарим газар хариулт өгж зарим газар тайлбарлахаас өөр аргагүй болчихж байгаа. Тэгээ тийм болохоор Зеленский ярилцлага өгсөн байгаа. Эний хариуч гэмээр юм уу одоо тэгтээ. Тэгээ Зеленский ч одоо нөгөө Зеленский буюу Украин, Европын хүмүүс чинь нөгөө Трампыг одоо Трамптай яаж хандах уу гэдэг одоо бүхэл бүтэн стратеги байгуулдаг стратеги хийдэг болчиход байна шүү дээ. За тэгэхээр ингэж хэлсэн ба Зеленский яг одоо энэ сонгуультай холбоотойгоор Трамп өнөөдөр Украинд ерөнхийлөгчийн сонгуулах одоо цаг нь болсон тий. Ингэсэн ийм одоо юу яасан гэд асуулт асуусан байгаа. Америкийн нэгдсэн улсын энэ асуудлаар Украинд шахалт үзүүлж гин гэж бодож гин үү? Тэ төлөөлөгчтэй энэ талаар та ярилцсан уу гэсэн асуултанд нэгдүгээрт нь би энэ асуудлыг ерөөсөө огт хэлэлцээгүй. Хоёрдугаарт сонгуулийн асуудал нь манай ард иргэдээс хамаарна. Энэ бол Украины ард түмний асуудал, бусад улсын ард түмнийгч биш. Манай түншүүд ч гэсэн одоо түншүүдтэй би одоо маш их хүндэтгэлтэй хандж байгаагаа илэрхийлж байгаа ч энэ бол Украины ард түмний асуудлаа. Би болохтой зэрэг сонгуульд бэлэн байна. Хэрвээ одоо жишээлбэл намайг ерөнхийлөгчийн суудалтаа зууралдаад тэгээд дайны дуусахгүй байна гэсэн энэ бол үндсэндээ огтхонч тохирохгүй бодит бус яриа юм аа. Сонгуул явуулахын тулд хоёр асуудал байна. Нэгдүгээрт нь аюулгүй байдлын асуудал. Яагаад гэвэл хамгийн нэгдүгээрт л миний ард түмний аюулгүй байдлын асуудал. Үүнийг хэрхэн зохион байгуулах, пуужингийн цохилтын доор бөмбөгдөлтийн үед яаж хийх, тэгээ манай цэргүүд окопноос хэрхэн саналаа өгөх, энэ тухай би маш их тодорхой одоо нөгөө нэг аюулгүй байдлын хамгаалалт авч ээж энэ сонгуулийг явуулна. Хоёр дахь нь болохоор сонгуул явуулахын тулд хууль эрх зүйн үндэс, тэгээ түүний хууль ёсны байдлыг хангах энэ асуудлыг одоо заавалчгүй нөгөө үндсэн хуулиндаа заасан үндсэн хуулиа өөрчилж иж л одоо эн чинь явагдах болчиход байгаа. Гэхдээ би хэрвээ надад Америкийн нэгдсэн улс болон шаардлагатай бол Европын түншүүд хамтраад тэгээ сонгуул явуулах аюулгүй байдлыг хангах юм бол би дараагийн 60-аас 90 хоногийн дотор Украины сонгуулийг явуулахад бэлэн байна. Тэ? Тэгэхээр энэ надад одоо би бол сонгуулаа явуулахад бэлэн байна. Гэхдээ энэ надад 60-аас 90 хоногийн бэлтгэл хийх та нар өөрсдөө энэ аюулгүй байдал манай сонгуулийг явуулах хангаад өгөх юм бол би энэ 60-аас 90 хоногийн дотор бэлтгэл хийгээд сонгуул явуулахад бэлэн байна гэсэн ийм хариулт өгсөн байна. За тэгээд дараа нь өөрийнхөө Украины одоо өөрийнхөө одоо тэр нэг депутат гишүүдэд их хурлын гишүүдэд монголоор бол радийн гишүүдэд энэ парламентын гишүүдэд цэргийн одоо байдал тогтоосон үед сонгуул явуулах боломжтой хууль зүйн эрхийг одоо эрх энд одоо нэг өөрчлөлт оруулах ямар саналууд байна уу гэдгийг надад одоо бэлтгээд хэлээд өгөөч гэсэн ийм одоо мэдээлэл юу хийсэн байгаа хариу өгсөн байна. Тэгээд мөн манай парламентын гишүүд энэ талаар санал өгөөд энэ түншүүд болон одоо бусад тийм туршлагатай хүмүүс дайны бэлэн байдал болцсон байгаа орон буюу дайны энэ үед яаж сонгуулах ийм аргатай саналыг хэлээд өгөх юм бол бид нэр биелүүлээд ингээд өгнөө тийм сонгуулаа явуулахад бэлэн байна гэсэн ийм хариулт өгсөн ба. За тэгээд энэ ярилцлаган дээр бас энэ одоо энэ нөгөө инх тайвны төлөвлөгөөний сүүлийн 20 зүйлтэй энэ тайлбарлаж өгсөн. Энэ ингээд 3 бичиг баримт байгаа. Нэгдүгээрт нь бол 20 зүйл нь ингээд суур баримт бичиг суур баримт бичиг энэ бол ингээд байнга өөрчлөгдөж хоёр дахь нь болохоор зэрэг аюулгүй байдлын баталгаанууд энэ одоо яг аюулгүй байдлын баталгаан дээр болохтой зэрэг яг Украины цэргийнхэн тэгээд энэ Америкчуудтай хийж байгаа одоо яриа хэлцээнээс гарах саналуудыг би хүлээж байна. Тэгээ бас нөгөө нэг Украиныг дэмжигч нөгөө санаачлагчдын дэмжигч нөгөө
группүүдийн энэ саналуудыг хооронд нэмэх ийм бодолтой байна. 3 дахь нь болох зэрэг дайн дуусны дараах Украины сэргийн босголт гээд. За тэгээд энд яагаад Итали явсан гэвэл мэдээж хэрэг нөгөө Италийн ерөнхий сайд чинь харьцангуйгаар одоо Трамптай хувийн харилцааны хувьд одоо ойр дотом тий ерөнхийдөө одоо тэр нөгөө Финляндийн ерөнхийлөгч Италийн ерөнхий сайд эдэр чинь Трампын одоо хамгийн ойлгодог хүмүүс нь тий тэгээд бас нөгөө Ромын пап одоо Трампын гол хүндэлдэг хүмүүсийн нэг эднэртэй сая Зеленский уулзсан байгаа. Гэтэ ихэнх уулзалтууд нь хаалттай болсон. Энэ талаар ерөөсөө бараг хэвлэл мэдээлэлүүд гараагүй. Ярилангуяа Ромын паптай ерөөсөө 30 минутын хаалттай ярилцлага хийчээд явсан байна. За тэгэхээр чухам энэ Трампд яаж нөлөөлөхийг бодлол бид нар мэдэхгүй байна. Одоохондоо мэдэгдээгүй байна. За ингээд энд Зеленскийгээс асуулт асуусан Украин Донбассыг өгөхийг шаардсан гэдгийг одоо нотолж чадах уу тий? Энэ одоо Америкийн нэгдсэн улс Украинд шаардсан гэдгийг нотолж чадах уу тий? Тэгэхээр гэсэн ийм асуултанд Зеленский бол Америкийн нэгдсэн улс биш ээ тий? Энэхүү санааны анхны их усэр мэдээж Оросуу да тий? Тэгээд биднийг одоо газар нутгаа өгөхийг шаардж байгаа. Хэрвээ бид хүсвэл Америк манай талд байгаасай. Америк бол нөгөө зуучлагчийн байр суурьтай байгаа. Тийм одоо байр суурь арай өөрчлөөсэй гэж би маш их хүсэж байна. Тэгээд бид нар бол мэдээж нутаг дэвсгэрээ өгөхгүй. Бид өөрсдийнхөө эрх ашигыг хамгаална гэсэн ийм хариулт өгсөн байна. За энэ дараагийнх нь нөгөө нэг юуны эрчим хүчний асуудлаар асуулт асуусан. Яагаад гэвэл Зеленский хэрвээ одоо бид нар эрчим хүчний асуудлаар тохиролцож чадах юм бол бид нар ч гэсэн одоо нэг Украины Оросын эрчим хүч рүү зөхгүй эдгээр ч гэсэн манайх руу зөхгүй. За энэ дээр бол харин тохиролцож болно гэж хэлсэн байна. За тэгээд ийм тэгээ хамгийн гол нь нөгөө Украины одоо хүсэж байгаа нь бол аюулгүй байдлын баталгааг тэгээ бодтойгоор конгрессоор батлагдах юм бол яг энэ манай одоо аюулгүй байдлын баталгаа болох одоо боломж нь илүү тий сайн. Тэгээд энэ нэг НАТОгийн 5 дугаар зөвлөлийн зарчмаар баталгаа хэрэгтэй байна. Тэгээ би одоо энийг л одоо бид нар хүлээж байна гэсэн ийм хариулт өгсөн байна. За тэгээд дараа нь нэг ийм яриа гарсан. Саяын 7 хоногт нөгөө нэг Европын холбооны улсууд мөнгө цуглуулад тий нөгөө нэг програм байгаа шүү дээ. Мөнгө цуглуулад Америкаас зэвсэг худалдаж авч байгаа нэг фьюрлийн төлөвлөгөөг зогсоосон гэсэн үнэн үү гэсэн Зеленскийгээс асуулт асуусан. За энэ болохтой зэрэг үгүй ээ. Харин ч энэ эсэргээрээ энэ хөтөлбөр цаашаа үргэлжлээд явж байгаа. Жишээлбэл Нидерланд улсын ачаар бид 700 сая еврогийн асуудлыг шийдсэн байгаа. Тэгээд энэ жилдээ дахиад энэ хөтөлбөрт 800 сая еврогийн нэмэлт одоо хөрөнгө оруулалт тийшгээ мөнгө оруулах ёстой. Тэгээд бид нар энэ мөнгийг хаанаас авахаа ерөнхийдөө шийдвэрлэж байж байна. За хэрвээ дараагийн жил нөгөө недай богж хэлдэг тий одоо тийм болохгүй байхаа хэрвээ дайн цаашаахан үргэлжилэх юм бол 15 тэрбум евро энэ одоо хөтөлбөрт юу нэмж оруулах ёстой гэсэн ийм хариулт хэлсэн байна. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллүүдээр одоо энэ фьюрлийн системийн ажиллахаа болоод Европод нөгөө энэ юун төлөвлөгөөнд хөтөлбөрт мөнгө оруулахаа болсон гэдгийг үгүйсгэсэн. За ингээд яг энэтэй холбоотой Бүгд найрамдах намын Америкийн Бүгд найрамдах намын конгрессмен Джон Вилсон мэдээлэл гаргасан. Энэ тэгэхээр юу гэж хэлсэн гэвэл одоо Украин Трамп энэ жил Украин Оросын дайнд 6 удаа ийм одоо инх тайвны гэрээ буюу янз бүрийн саналуудыг дэвшүүлсэн. Украинууд зургуулангийн хүлээн зөвшөөрсөн, Орос нэгийг зөвшөөрөөгүй байна тийм болохоор ерөөсөө л Путин бол ерөнхийлөгч Трампыг одоо ашиглаж, ёжилж цаг хугацаа одоо хожиж байна. Тэгэхээр энэ одоо нөгөө нэг энэ тухай ингээд мэдээлэл хийсэн байна. За энэ тэгэхээр юу гэсэн үг гэвэл ерөөсөө Украин хизээч ямар нэгэн саналаас нь дундаас нь зөвшөөрөхгүй байна гэхээс хизээч энэ Америкийн саналыг одоо зөвшөөрөхгүй тохиолдол байхгүй гэж байна.
За дараагийн энэ юун дотор Украиныг одоо 27 онд Европын холбооны улсад нэгтгэх энэ санал дээр тохиролцож байгаа юм байна. Тэгэхээр энэ бол энэ Украин одоо Украин хэрэг Европын холбоонд элсчих юм бол тэр нөгөө нэг 5 дугаар зүйлийн зарчимтай адилхан аюулгүй байдлын 5 дугаар зүйл чинь Украинд ажиллаж ирлээ шүү дээ, тийм. За тэгээд энэ тухай яригдсан. За энд Украины Европын холбоонд элсэх асуудал бол мэдээж хэрэг ганцхан нөгөө Венгер Унгар улсаас л хамааралтай, тийм. Тэгэхээр Унгар улсыг одоо ятгах ийм ажиллагаа явагдаж байгаа юм байна. За ингээд дараачих нь болохоо зэрэг энэ за ингээд нэг иймэрхүү юмнууд явж хагаад тэгээд энэ 7 хоногт одоо яг ингээд энэ хэд ингээд явж исэн. За одоо би тэгээд энэний дараа одоо энэ өнөөдөр чинь өчигдөр чинь 2 дахь өдөр яг сүүлийн одоо эцэлсэн байдлаар төлөвлөгөө орсон одоо энэ юуг энэ өнөөдөр хэлээд өгье. Яагаад гэвэл өнөөдөр юунууд дээр хэвлэл дээр гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр хамгийн сүүлийн байдлаар одоо яг ямар хувилбар дээр гаруй үсэг зурхад бэлэн болчиход байна гэсэн. Тэ тэгээ эн чинь бас нөгөө л Оросоос чинь бас нөлөөлнө шүү дээ. Украин, Орос хоёр бол энэ дээрээ тохиролцоод байж байгаа юм байна. За энэ нь болохоон зэрэг төлөвлөгөө 3 баримтаас бүрдэнэ. Нэгдүгürt нь энхийн төлөвлөгөө, хоёрдугаарт нь аюулгүй байдлын баталгаанууд, гуравт нь эдийн засгийн сэргээн босголтын төлөвлөгөө. За Донецк мужаас Херсон хүртэл гал зогсоох шугамын дагуу цэрэггүй бүс түүнээс цааш хүнд зэвсэг нэвтрүүлэхийг хоригдсан ийм өргөн бүс байгуулах санал. Тэ энэ нь бол нөгөө нэг Донецкээс сэргээн гаргах биш, зүгээр одоо яг нөгөө хоёр солонгосын хувилбараар зөвшөөрлөхөөр тохирж байгаа юм байна. Америк, Украин хоёр. Орос бол тохирог байгаа. Энэ дээр бас зөв ойлгож аваарай. Юу гэсэн үг вэ? Ийм одоо өргөн бүс нутаг байгуулаад тий. Тэгээд нөгөө нэг зөрчилтэй байгаа. Одоо жишээлбэл тэр Донецкийн Украинд байгаа, Донецкийн мужийн Украинд байгаа хэсгийг бол статусыг хойшлуулах, тий хууль ёсоор ерөөсөн огт зөвшөөрөхгүй. Тэгээд ерөөсөө л яг хоёр солонгосын хоорондох тийм өргөн бүс байгуулад тэгээд хоёр талаасаа хяналт тогтоох. Тэр хяналт нь одоо харин яг нөгөө өстой жинхэнэ хууль ёсороо эндээс Украин жишээ оруулахгүй, Орос жишээ оруулахгүй гэсэн ийм бүс тогтоох. За дараагийнх нь Запорожийн атомын станцыг Оросын талын хяналтгүй болгоод одоо бол Оросын талын хяналт болчиход байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр Запорожийн атомын станц гэдэг чинь Украины одоо хамгийн том байтугай Европод хамгийн том атомын цэцгэлхэн станц байгаа. Оросууд чинь энэ нөгөө Запорожийн атомын станцын дэргэд дэд станцууд байгуулад байгаа шүү дээ. Эднийхээс өөр л угаан цэцгэлхэн татах гээд. Одоо нэгсэндээ Запорожийн атомын цэцгэлхэн станцыг авах гэж байгаа гэсэн. Тэгээд Оросуудын өөрийнх нь санал болохоор 50-50 гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр 50-50 гэдэг чинь нөгөө манай төмөр зам шиг болох гэдэг юм. 50% нь Оросд, 50% нь Украинд. Тэгээд Орос гиг үндх манайх өнөөдөр засвар хийн гэх юм бол нөгөө 50%-ийнхаа гэрэл цэцгэлхааныг таслах ийм нөхцөл тавиад байгаа. Украин болохтан зэрэг ерөөсөө энийг Оросыг ч биш, Украиныг ч биш, Америкийн нуугдсан улс энэ Запорожийн атомын станц дээр хяналт тавиад тэгээд хөрөнгө оруулалт хийгээд засварлах ийм санал тавьж байгаа юм байна. За энэ нь болохтан зэрэг мэдээ Запорожийн атомын станц чинь өөрөө Украины ч асуудал биш дээ. Энэ чинь бол дэлхийн нийтийн асуудал. Энд ямар нэгэн аюул болох юм бол Европ тэр чигээрээ аюулд орж байгаа гэсэн. Европ байтхан аюулд орно. За тэгэхээр энэ дээр энэ дараагийнх нь энэ дээр тохиролцож байгаа. Дараагийнх нь Украин 2027 онд одоо Европын холбоонд нэгдэх. За энэ нь болохоор Америкийн нэгдсэн улс Унгарыг шахах гэж байгаа. Орбаныг шахаж өгөх. Тэгээд Украиныг элсүүлэх одоо энэ Унгарийн тавиад байгаа хаалтыг нээж өгөх. Ийм одоо үүрэг хүлээх. Тэгээд энэ Украин Европын холбоонд нэгдэх юм бол худалдаа хөрөнгө оруулалтын одоо хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Тэгээд нөгөө Украиныг айлгаад байдаг одоо авилгын систем авилгын одоо энийг хянахад туслана гэж ингэж үзэж байгаа юм. Дараагийнх нь Америкийн нэгдсэн улс Украинд НАТОгийн 5 дугаар зүйлтэй адил аюулгүй байдлын баталгаа олгоно. Украин уг баталгааг конгрессээр батлуулахыг хүссэн. Дараагийнх нь Украины бүрэн эрхт байдал одоо Оросын ямар ч ийм нөгөө нэг ветоноос хамгаалагдаж өгнө. Тэ дараагийн. За тэрний дараагийнх нь армийн хязгаарыг 600 мянгаас 800 мянга болох талаар ярилцж байгаа. Гэхдээ Украин энэ дээр тал дээр бол одоо
хүлээн зөвшөөрөх байгаа юм байна тий. Энэ бол бас өөрийнхөө армийн тоог тогтоолгоно гэдэг чинь бол бас л нөгөө л тусгаар технологи халдаж орж ирж байгаа гэсэн. За энэ дээр нэг жоохон наашиг цаашаа асуулт байгаа юм байна. Дараа нь Трампын засаг захиргаа Украиныг сэргээн босгоход тэр нөгөө Оросд хамаарагдах зарцаатсан хөрөнгөнөөс 100 тэрбум долларын одоо нөгөө доступ өгөх гэдэг чинь энийг хэрэглэх боломжийг одоо гаргаж өгнө гэсэн үг юм байна. Тэгээ цаашаага дүн нь нэмэгдэх юм байна. За тэрний дараагийнх нь Америкийн албан тушаалтнууд BlackRock болон Дэлхийн банктай хамтран Украины хөгжлийн сан байгуулж сэргээн босголтод 400 тэрбум долларыг одоо татахаар хэлэлцэж байгаа юм байна. За миний хаалга дугуйч нь надад Яндаах сайн уу? Самано триб самано. Калабостод таарсан ба шүү дээ. Би сая энэ толгч яриг сонсоод л байсан. Тэгээд өөдрөгөө л яриад. Тэгтээ л Украин бол хэцүү болцсон байна. Тэгэхээр хэцүү болцсон. Хизээс үнэх бол хэцүү болоод одоо. Тэгээд бүх хэцүүд нь хэцүү дайнд явцсан. Тэгээд үнэхээр хэцүү болцсон байна шүү дээ. Энэ бас улам зүгээр нэг гэрдэн нутраах гэдэг юм уу гэдэг шиг л болох гэдэг юм да. За одоо цаашаа хэцүү болоогүй байна. Бүгдээрээ амьдраад байж л бүх хүн яваагүй шүү дээ хөө. За хэцүү болно гэдэг чинь бүх хүн 100% нөгөө дайчлахаа явагдаад бүх хүмүүсийн татах. За тэр утгаар арай тулаагүй байна. За одоо ингээд цаашаа үргэлжлүүлээд явуулъя. Энэ саяын миний нөгөө өнөөдрийн байдлаар одоо Украин, Америкийн төлөөлөгчдийн хоорондоо юу ятсан тохирсон гэх юм уу те одоо харилцан тохирсон байгаа төлөвлөгөөг нь би өнөөдөр хэлээд өгчлөө. За одоо цаашаага энэ төлөвлөгөө ингээд цаашаага явагдана ингээд тэр мөрөн болно те тэгээд улс төрийн хувьд болсон юмнууд нь энэ. За энэ 7 хоногт бас айгүй хөөрхөн сонирхолтой юм болсон. Энийг би сая мэдээлэл өнөөдөр юун дээр гарсан байгаа. Нөгөө нэг Украины СБУ гэдэг чинь аюулгүй байдлын энэ ч одоо өнөөдөр миний ажил хийх байгаад байна. За одоо Яндаахаас юм асуучихсан утсаа ярьчлаа. За энэ нөгөө нэг аюулгүй байдлын газрын Паутина гэдэг ажиллагааны тухай бүр айгүй гоё ийм том мэдээлэл гарсан байлээ. Тэрийг би дараагийн удаа нэг удаа сайхан гоё орчуулад өгье. За энэ 7 хоногт 12 дугаар сарын 5-нд Украины аюулгүй байдлын газар дронууд Оросын тэр Тюмрюк гэдэг төмрэг гэх юм монголоор юу гэж орчуулах юм бол энэ бомбддаг шингэрүүлсэн байгалийн хийн терминал цохилт өгсөн байгаа. Тэгээд 30 гаруй агуулгах савны 20 гаруй шатцсан. За мөн төмөр замын вагоны цистернүүд устгагдсан байна. За тэгээ энэ чинь болохтон зэрэг энэ хар тэнгисийн эрэгт байрладаг тийм өөр жилдээ 7.5 сая тонн боловсруулах нефт тэгээд хими тонн нефт боловсруулдаг химийн үйлдвэр тэ ийм юм байна. Тэгээд энэнд нь цохилт өгсөн. Ерөнхийдөө бол ажиллагаа зогссон байгаа. За энэ 7 хоногийн бас 12 сарын 5-нд Украинууд нөгөө Сизрайн гэдэг газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн байгаа. За энэ ажиллагаагаа бүрэн зогсоосон. Тэгээ энэ цохилтоор юу өгсөн гэвэл тэр нөгөө нэг анхдагч тос нэрх үйлдвэрийн тэр энэ үйлдвэрийн үндсэн анхдагч тос нэрх хэсэг гэдэг дээр нь
тэр ABT гэдэг 6 гэдэг тэр хэсэг дээр нь цохилт өгсөн. Тэгээд тэрнээс болоод үйл ажиллагаа зогсоод яг хуу ер нь бол багцаагаар 2 сар марын одоо засвар хийгээд ажиллаж эхлэх юм байна. За тэр бодол бас нэг хэсэгтээ одоо нөгөө цэргийн техник хэрэгслийг хангалтан зогсно гэсэн. За энэ үйлдвэр болохоор жилдээ бараг 9 сая тонн газрын тос боловсруулдаг. Оросын армийн хэрэгцээг бүрэн хангадаг тий. Тэгээд Оросын нийт хүчин чадлын одоо ойролцоогоор 2.5% эзэлт юм байна. За энэ Оросын холбооны улсын Тамбов, Воронеж мужидах нефт хадгалах байгууламж руу цохилт өгсөн байгаа. За ингээл Воронеж интергэл гэхээш дандаа л Украины ойрын хотууд байгаа даа шүү дээ тий. Ойрын хотууд цохилт өгнө гэдэг чинь дандаа нөгөө нэг цэргийн зэвсэг техникийг хангадаг одоо ийм бензин нефт хадгалдаг байгууламжууд руу өгч байгаа гэсэн. За тэгээд энэ дээр ерөнхийдөө ийм нэг жижиг цохилтууд нэлээд хийхэд болсон. Жижиг цохилт гэж хэлчихвэл бас яад юм бол доо. Яг тэгвэл нөгөө жижигхэн төр үзлэгдсэн байгаа юунуудад можуудын тосгонуудад энэ төр гэл тий янз бүрийн байдал юунууд дээр цохилтууд зөндөө гэсэн ба. За энэ цохилтууд дээр ийм дараагийнх нь би өнөөдөр фронтын нөхцөл байдлыг жоохон хэлээд өгөө тий фронт. За тэгэхээр энэ дээр нэг Купинскийн тухай одоо сүүлийн үед маш их тийм шууган тарьсан мэдээллүүд гарсан. Яагаад гэвэл хизээ билээ 11 сарын 20-ны үеэр Герасимов чинь Оросын жанжин штабын дарга чинь Путинд Купинск гэдэг хотыг одоо Украин Оросууд эзэлсэн гэдэг юу яасан шүү дээ тий мэдээлэл өгсөн телевизээр ярьсан байгаа. За гэвч үнэн чанартаа тэр үед чинь одоо Купинскийг эзэлсэн гэдэгжсэн чинь одоо 11 сарын 20-оос хойш Оросууд хамгаалаад Украинууд сөрөг давшилт хийгээд эхэлсэн байна. Сүүлийн энэ одоо өнгөрсөн 7 хоногийн юунд болвол бүр нөгөө нэг Купинск чиглэлд Украинууд бүр нөгөө нэг цэвэрлэгээ хийх гэж хэлдэг шүү дээ тий. Цэвэрлэгээ хийх рүүгээ яваад орсон ба. Тэгээ нэгэсэндээ тэр Оросууд юу гэж хэлсэн гэвэл тэр Кучеровка гэдэг тосгоныг эзэлсэн мэдээллээ Купинсктэй хамт Купинскийг эзэлсэн гэд одоо оруулсан юм байна. Путиндээ хэлсэн юм байна. Тэгээд сая өнөөдрийн би нөгөө Украины юунуудыг уншиж хахад Оросын нөгөө З сурвалжлагч нарын мэдээллийг уншиж хахад тэнд бол ерөөсө бөөн юм болж ил. Юу гэсэн гэвэл жанжин штабын дарга нөгөө Путинд мэдгдсэн урьдчлаад нэгэсэндээ нөгөө зээл аваад Купинскийг эзэлсэн гэд мэдгдсэн чинь одоо яг нөгөө газар дээрээ нөгөө цэргүүд нь маш хэцүү байдалд орчиж байгаа юм байна л да. Нэгэнтээ нөгөө эзэлцэнгээ хэлсэн болохоор эзлэхээс арга байхгүй. Тэрний тулд одоо ингээд хамаг хүч хамаг юугаан тийшээгээ тавьж байна. Тэгээд Украинууд маш их одоо сайн юунд сөрөг тоглохоо хийгээд баг Купинск өөрөө цэвэрлэгдэж эхэлж байна. Юу эзлэх нэгтэл өөрсдөө одоо ухрах юунд очсон байна гэд ингээд бичиж байна. Тэгэхээр заримдаа ийм худлаа мэдээллүүд тий гिचний одоо Оросын худлаа мэдээлж гэлээ гэсэн ингээд өөрсдийнхөө цэргүүдийг маш их хэцүү байдалд оруулчихсан юм байна. За одоо энд нөгөө актер амар юм яригдэн тий Покровск чиглэл. За Покровск чиглэл түрүүчийн 7 хоногт ярихад Покровск чиглэл нөгөө саарл зооноор ингэж бүслэгдсэн юм шиг харагдаагүй байсан. Энэ 7 хоногт Мирний город энэ юу болохоор саарл зооноор ингэж бүслэгдсэн юм шиг харагдаж байгаа. Тэгвэл Мирний городоос Сирский нэг хэсэг цэргүүдийг гаргасан гэж хэлсэн. Өнөөдрийн байдлаар Украинууд хоёр талаас нь Мирний городын хоёр талаас нь резерв буюу нэмэгдэл хүч оруулж коридор гаргачихж байгаа юм байна. Ер нь баг гаргацсан гэж үзэж байгаа юм байна. Тэгээд Мирний городоос яг ингээд биеэрээ цэргүүд нь бол баг гарч дуусч байгаа юм байна. За тэр 1200 30,000 20,000-аар бүслэгдсэн гэж худлаа гэж байна. Сүүлийн ерөөсөө 3-4-7 хоногийн туршид аюулгүйгээр цэргүүдийг гаргаад дуусч байгаа юм байна. За тэгтээ энэ нөгөө хоёр резерв нэлээд том резерв гэж орсон гэж ярьж байна. Тэгтээ ямар нөгөө ангиудын нэрийг хэлээ тий. Тэгээд энэ нөгөө нэг
Оросуудын нэг ийм хэцүү Оросуудын ч гэсэн одоо Украинуудын ч гэсэн нэг хэцүү юм нь юу байд ингэвэл нөө дээр үеийн дайнууд шиг биш. Одоо нэг тосгоныг ингээд эзэллээ гэдээ авчт юм байна. За тий одоо Покровск гэхэд чинь Покровскийн төвийг эзэлсэн байгаа болохоос биш нөгөө зарим хэсэг газрыг огт эзэлж чадаагүй. Тэгээд юу гэвэл нэг хотыг эзэлчлээ гэд нэг хот ч гэжтэй ерөнхийдөө дандаа суурин газрууд гэсэн үг тий тосгонж гэдэг юм уу. Эзэлчээд тэндээ одоо нөгөө юу гэж хэлэх юм манайхаар баталгаажил чадахгүй тий ингээд Бихчих үү? яг үнэ бэхжиж чадахгүй зүгээр нэг ясандаа хоосон ийм тосгон болчдөг юм байна. Тэгээд нөгөө хоосон тосгон нь хоёр талаасаа дорооны хамгаалт дорооноор ингээд дээр нь ингээд байж идэм юм. Тэгэхээр чин тэр газрыг чинь нөгөө эзэлсэн гэхэд ч хэцүү, эзлээгүй гэхэд ч гэсэн хэцүү болчдөг юм байна. Яг одоо тийм байдал энэ Покровскийн эргэн тойрны тэр юунуудад байгаа юм байна тий. Цэргүүд байхгүй тэгсэн мөртлөө дорооны хамгаалт хоёр талаас ийм. За тэгээ ерөнхийдөө би ойлгохдоо энэ хоёр резерв ороод коридор гаргаад энэ ерөнхийдөө энэ хэсэг бол Украинууд эндээсээ гарч гэнэ үү гэж ойлголоо. За гэхдээ мэдээж хэрэг ингээд фронтыг ингээ өнөөдөр ярьж хахад л өнөө шүн шал өөр болчихдог. Яг бол фронтын мэдээж 2 хоногийн өмнөх нь хэвлэл нийтлэгдчихэд өнөөдрийн маргаашийн ч гэм өчигдрийн мэдээнүүд нь дараагийн 2 өдрийн дараа тий. Тэгэхээр ч юм бас айгүй сонирн болчдөг. За тэгээд Украинууд харин өчигдөр айгүй сонин бичлэг гарсан. Днепропетровскийн чиглэлд бүр айгүй гүндээ Днепропетровскийн чиглэлийн бүр айгүй гүндээ бараг 20 орчим километрийн гүнээс Украины 2 цэрэг Оросын 7 цэрэгийг олзолж байгаа бичлэг гарсан. За тэгэнгүүт бүгд одоо тэр бараг 20 км-ийн гүнднээс олзлоод явж гин гэдэг чинь газрын зураг дээр харахад бол Оросууд байгаа юм шиг боловч Украинууд тэнд явж гин гэдэг чинь Днепропетровскийн чиглэлд бас одоо Украинууд ямар нэгэн байдлаар амжилт үзүүлсэн болов гэж ярьж байгаа юм байна. Гэхдээ Днепропетровскийн чиглэл нэг ийм онцлог байд юм байна. Маш их олон голнуудтай байд юм. Ерөөсөө Днеприйн чиглэл тэр чигээр маш олон гол байд юм байна. Тэгээд голыг дамжиж гарч довтлогоо хийнэ гэдэг бол одоо ерөөсөө бараг байхгүй. Яагаад гэвэл голын хоёр тал гол гэдэг чинь өөрөө дундлын хамгаалт болоод хоёр талаас нь гол гатлал бол дороо, гол гатлал бол дороо тий. Тэгэхээр энэ чиглэлийг бол яг ийм нөгөө диверсант маягийн ажиллагаанууд тий болж байгаа болохоос биш яг одоо энэ фронтын шугам эрчимчсэн үү гэвэл үгүй юм байна. Тэгэхээр энэ гүнээс нь хүн олзлно гэдэг чинь дандаа ийм диверсант ажиллагаанууд л явагдаж байгаа болохоос биш энэ фронт дээр ямар нэгэн идэвхтэй ажиллагаа явагдаж байгаа гэж үүсэхгүй байгаа юм байна. За бас нэг хэсэг байгаа. Северскийн чиглэл гэдэг. За Северск болохтаа зэрэг нөхцөл байдал нэлээд хүндэрсэн гэж үзэж байгаа юм байна. Украины хувьд. Тэгтээ Северскийг эзэлсэн гэж шуугаад исэн. Өнөөдөр өглөөний мэдээгээр бол одоогийн байдлаар Северск хотын ойролцоогоор хагас нь саарл бүсэд орсон байна. Тэгээд энэ Deep State-ийн газрын зураг дээр тэр Звановка гэдэг тосгоныг саарл бүсэд оруулсан. Тэгэхээр энэ бүс нь Северскийн баруун урд зүгт орших Свято-Покровск гэдэг тосгон хүртэл үргэлжилж байна гэж. Тэгэхээр бүрэн одоо энд байдал хүндэл болсон болохоос биш одоо яг ингээд эзлэгдсэн байгаа бол биш юм байна. За энд Константиновскийн чиглэл нэлээд бас хэцүү байгаад байгаа. За энд Орос өөрсдөө юу гэж мэдэгдсэн гэвэл Оросын батлан хамгаалах яам тус чиглэлд Оросын хүчин эхлээд Клиновой гэдэг тосгоныг дараа нь Безмянны гэж суурин эзэлсэн гэсэн боловч тий энэ нь бол үндэслэггүй ийм одоо үндэслэл хийх боломжгүй тий энэ зүгээр л нөгөө нэг маневр хийсэн байх талтай тэрнээс биш энд эзлэгдсэн юм бол байхгүй гэж хариулсан байна. За ингээд энэ Северскийн тал ийм болчиход байж байна. Тэгэхээр чи одоо өөр нэг их тийм за энэ нөгөө Днепропетровск мужийг би дөнгөж сайн ярьсан тий энд ерөөсөө ямар ч тийм идэвхтэй ажиллагаа ерөөсөө явагдаагүй байгаа. 12 сарын 7-нд Украины зэвсэгт хүчний 67 дугаар механикчлсан бригад тэр Тихай гэдэг тосгоныг цэвэрлсэн тухай мэдээлсэн. Тэгэхээр бол харин ч нөгөө Днепропетровскийн бүс нутагт Украинууд өөрсдөө арай жоохон давуу байдалтай байна уу гэж үзэж байгаа юм байна.
За энэ Гуляйполе гэдээ би түрүү чинь 7 хоногт ярьсан тий. Оросын цэргүүд Гуляйполе хотын зүүн хойд захуудыг одоо үргэлжлүүлэн давталж байгаа. Тэгээд одоогоор бол бэхжиж чадахгүй байна. Тэгээд одоо Оросуудын давталхооны агц дэвшил одоо удаашрсан болчлоо сүүлийн үед тий. Тэгэхээр энэ нөгөө нэг сүүлийн 7 хоногт маш их тумаан манантай байгаа. Энэс чинь болоод бас ийм асуудлыг гарч байна. Тэгээд энэ Украины Украин болохтой зэрэг Украины давталхооны одоо цэргүүдийг энэ чиглэлд шилжүүлэн байрлуулсан үр дүнгээ өгсөн болтоо гэж ингэж хэлсэн байна. За би энэ Украины энэ фронтын мэдээг нөгөө хинээс авсан шүү. Ливиев гээд Оросын цэргийн анализ хийдэг энэ залуугийн мэдээнээс энэ сүүлийн хэсгийг авлаа. Тэгээд за Покровск чиглэл бас яг нөгөө саяын Оросууд болохтой зэрэг Покровск болон Мирнигород хоёрын дунд оршдог Ровно тосгоныг эзэлсэн гэж мэдэгдсэн. Гэвч үнэн байдал дээр энэ бол нөгөө төрөвчийн мэдээллүүдээс шал өөр ялгаатай гарч ирсэн. Тэрийг нөгөө нэг Украины цэргүүд Ровноос гарсан боловч яг төрөвчийн миний хэлдэг шиг дроны хамгаалтанд байж байна гэд ингээд саарлт бус орсон байна гэж. За ингээд энэ фронт дээр нэг иймэрхүү юмнууд л байна. Тэгээд нэг их учиргүй хамгийн аюултай нь одоо ингээд Мирнигородоос баг гарч байгаа юм байна. Бусад юун дээр Купинск дээр Украинууд өөрөө сөрөг давталхоонд орсон юм байна. За тэр Северск чиглэл болохоор аль нь зүгээр яг нэг давталхоотой л байгаа болохоос аль нь амжилт гаргасан юм алга. За бусад чиглэлүүд бол нөгөө л байдгаараа л байж. За энэ 7 хоногт Оросууд Днепропетровскт маш том эмийн сангийн агуулгыг устгасан. За Оросуудын сүүлийн хийж байгаа давталгаанууд энэ нөгөө нэг их тайвны төлөвлөгөөтэй холбоотой Украиныг одоо нөгөө дотроосоо задрах, дотроосоо хэцүү байдалд орох чиглэл стратеги өөрчилсөн ийм стратеги болоод нөгөө сүүлийн үед чинь нэг юм нэг янз бүрийн юмнууд руу зохиод идэг гэсэн нэг юм. Одоо сүүлийн үед ерөөсөө шууд л энэ эмийн агуулгуудыг одоо энэ 3 дахь устгаж байна. Эмнэлгийн байгууллагуудын агуулга тий энэ одоо Украинд Med Service гэдэг эмийн сангийн юм сүлжээ байдаг. Тэрний агуулгуудыг одоо 3 дахь нь устгаж байна. Энэ юу гэсэн үг вэ? Нөгөө чинь цэвэр иргэний байгууллага тийм үү? Иргэний юу? Тэгэхээр эмийн хангамжаар одоо Украиныг дутагдалд оруулах гэсэн. За дараагийнх нь энгийн одоо нөгөө цэргийн галт тэрэгний буудал биш. Энгийн иргэдийн зорчдог галт тэрэгний буудал руу цохилт хийж байгаа. Саяын тэр нөгөө Киевийн иргэний одоо нөгөө нэг галт тэрэгний буудал руу цохилт хийсэн. 3 дахь нь шуудангийн илгээмж хадгалдаг агуулгах руу цохилт хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл илгээмж гэдэг чинь одоо Украинуудын гадаад байгаа Украинуудын ганц одоо нөгөө Украинд байгаа хүмүүсийг дэмжиж хоол унд идэж уухан бүх юмнуудаа хувц хунар явуулж байгаа гол цэг бол шуудангийн агуулгахнууд. Тэгэхээр тэр агуулгах руу ийм цохилт хийсэн. Ийм аимшигтай одоо террорист ажиллагаа энэ 7 хоногт явагдсан. Бүр нөгөө цахилгаан эрчим хүч мөч зохих нь бол ерөөсө болцсон шүү дээ. Одоо нэг иймэрхүү юмрууд руу цохилт хийгээд эхэлсэн байна. За тэгээд би сүүлийн The Economist сэтгүүлийн одоо Оросын хохирлын тухай үнэлгээг хэлээд өгье. The Economist сэтгүүл Оросын хохирлын талаарх одоо нэгдсэн үнэлгээг ингээд одоо энэ оны төгсгөл болохоор нийтлсэн байна. За энэ үнэлгээ нь байлдааны ажиллагааны эрчим, фронтын шугамын өөрчлөлт, нээлттэй их сурвалжуудын мэдээлэлээр тулгуурсан одоо ийм судлаачдын дүгнэлтийг гаргаж өгсөн. За нийт хохирол гэж чинь алдагдсан буюу эсвэл шархагдсан орн тийм. Тэгэхээр энэ нийт тооцоогоор 22 оны 2 сарын 24-өөс хойш энэ дайнд Оросууд 1 саяас 135 сая хүртэлх одоо цэргүүд алагдсан буюу шархагдсан байна. Тийм. Энэ нь бол энэ тоон дайн эхлэхээс өмнөх цэрэг татлахын насны эрчүүдийн тооны ойролцоогоор 1% эзэлж байна гэж юу яаж байна. За тэгээд алагдсан хүмүүсийн тоо болохтой зэрэг тус сэтгүүлийн мэдээснээр 200 мянгаас 580 мянган хүнээр одоо дээшилсэн үнэлэгдэж байна. Ихэлсэн байна.
Тэгээд энэ Оросын хохирлын динамик үзүүлэлтийг гаргасан байна. Хохирлын өсөлт нь хохирлын энэ динамикаас харахад 25 онд Оросын хохирол 24 оноос одоо бүрчих их байх төлөвтэй байна. Тий одоо оны төгсгөл гаргах юм бол энэ нэгэсэнд 24 онд дайн гиснээс хойш хамгийн өндөр буюу 90 мянгаас илүү хүн амиа алдсан гэсэн тоо гарч исэн бол 25 онд одоо энэ оны эцсийн таамаглалаар Оросын цэргүүдийн тоо 100 мянгаас давж магадгүй болсон. Тэгээд үүнийг 26 оны дундуур одоо илүү наривчлан тогтоох боломжтой. Тэгэхээр бидний таамаглалаар бол 100 мянгаас дээшээ давж гарч байна гэд хэлсэн байна. За ингээд шүүхийн нэхэмжлэлээр нь тооцсон юм байна. Үгүй Оросын. Тэгэхээр Медозона гэд энэ хэвлэлийн мэдээснээр сүүлийн үед Оросын шүүхүүдэд 7 хоног болгон 2500 орчим одоо нэхэмжлэл ирж байна. Энэ нь бол нөгөө нэг цэргүүдийг сургаггүй алга болсон буюу насварсан гэдгийг хүлээн зөвшөөрөх тухай ийм мэдээлэл гарсан байна. Тэгээд энэ дээр бас нөгөө нэг Оросын сөрөг хүчнийхэн тэрэг нэг Оросын нөгөө нэг хакердж мэдээллийг авсан юм шиг байна гэж ойлгосон. Одоо нөгөө нэг юу өгд юм бэ штэ. Дайнд амь өргөцсөн гэр бүлийн өргөдөл байд юм байна. Тэгээд дайнд амь өргөцсөн юм уу, алга болсон, шархагдсан хүний одоо нөгөө тэтгэмж авах өргөдлийн тоо 3 саяд хүрсэн байна. Тэгэхээр энэ 1.5 сая гэдэг юм уу те энэ тоо бол баг байснаасаа ихсэж байгаа байх магадлал айгүй өндөр байна гэж үзэж байгаа юм байна. За тэгээд энэ 7 хоногт ийм мэдээ гарсан. За тэгээд ерөнхийдөө бол яг энэ 7 хоногийн болсон миний одоо өнүүд харж байгаагаар хамгийн чухал байх болов гэсэн мэдээллийг хэлжлээ. Тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар би дутуу хийсэн юм уу, ямар нэгэн байдлаар нэмж асуух юмнууд байвал асуугаад ярих уу те. За баярлалаа. За асуулт байна уу манайх? Асуух хүн байвал гараа өргөө гараад ирээрээ. Тэр Зеленскийн хэлсэн үгний тухай энэ манай энд бас орой хэлээ явчлаа. Тэгэхээр энэ амар шахалт ирж байгаа юм байна да тийм ээ. Юу одоо сольж ав санаа намрах гадал нөгөө хин Трамп одоо нөгөө Путинийхаа даалгаврыг биелүүлээл байгаа л бол дандаа. Яг ингээд хүмүүс одоо би тэгээ энэ тухай ярьж байна л да. Яг Зеленскийг л тий одоо жишээлбэл хин ингээд байгаа штэ. Трамп чинь Украины одоо нөгөө нэг ингээл дээрүүд чинь бол одоо Украинууд баатарлагаар хэмжиж байгаа, Украинд мундаг байдаг. Одоо ерөөсөө болцсон шүү дээ. Бүр шал өөр тий яриад. Тэг яг хүмүүс бол ингэж л яриад байна л да. Одоо энэ нөгөө улс төрийн шинжээчид янз бүрийн хүмүүс юу гэж яриад байна гэвэл Зеленский чинь нөгөө нэг яг системний хүн биш. Тий одоо жишээлбэл Путин, Трамп, Эрдоган, өөр хинч гэдэг тий эдгээр чинь ингээд нөгөө нэг өөрсдөө системний тэгэл баг худалчинд нөгөө ингээд бид нар ч нөгөө өөрснөө бүх юмаа ингээд баг л худалчинд нөгөө нүдэрээ яриад ойлгочхоор ийм нэг одоо төрлийн нэг одоо насны нэг системийн хүмүүс болчиход байна гинэ. Зеленский ингээд болоод явчихаар чи эдгээр чинь нөгөө нэг дараагийн одоо залуу үе болчихоо гэсэн тий. Тэгэхээр эднэрийн нөгөө ажиллаж байгаа тактик, стратеги ийм юмнууд нь эднэртэй ерөөсөө нөгөө огт нийлцэхгүй. Яагаад гэвэл айгүй нэ удобна гэж аахгүй ярихад хэлцгээд айгүй хэцүү. Тэгээ тийм болохоор эдгээр Зеленскийг л аваад тавьчихвал өөрсдийнхөө ийм нэг хүнтэй ярьж тохироход айгүй амар гэдэг байдлаар хандаад байх байна гэд тэгээд хэлээ тий. Эхнээсээ нөгөө Трамп чинь ерөөсөө Зеленскийг яг л нөгөө хэвлэлээр ойлгож ирсэн тий. Энэ бол зөвхөн л нэг мөн жүжигчин тий. Залуухан хүн ямар ч улс төрийн хүн биш гэж ингэж ойлгож ирсэн бол энэ дайны 4 жилийн дараа энэ чинь нөгөө шал өөр хүн болчингууд ерөөсөө нөгөө яаж харьцаа мэдэхгүй учраас зөвхөн энэ хүнийг ингэж тий аваад хайчих юм бол бид нар Украиныг ингээд энэ Оросын хүсэлтээр нийлүүлчихнэ гэдэг ийм ойлголт толгойд нь орж ирээд байгаа байх магадaltaй гэдгсэн билээ. Тэгэхээр бас айгүй нөгөө нэг ийм системний буюу насны зөрөөнөөс болоод тий Зеленский саад болоод байгаа юм шиг. Эдгээр нөгөө нэг дараагийн сүүлийн үеийн залуу улс төрчид буюу сүүлийн үеийн системний хүмүүсийг хүлээж авах одоо өөрсдөө тийм бэлтгэлгүй байна гэж дүгнжээл айгүй сонин өнцгөөс.
Тийм угаасаа ер нь тийм Трампын барилд бол наа чинь Зеленскийн фигур бол ерөөсөө таалагдахгүй байгаа нь бол тэр ч бол анхнаасаа ойлгомжтой л байгаад байгаа. За дээр нь тэрэн дээр нь нөгөө Оросоос энэ Зеленскийг холдуулаад үгүй даалгавар ирэхээр тэгээд тэртэл дээр энэ Путин хоёр бол зөрчилгүй байгаад байгаа багаж Трамп хоёр тэгжил харагдаад байгаа юм. Тэгээд одоо тэр өөрсдийнхөө эн чинь бас нэг байдлыг эргүүлэх гэсэн бас нэг юу л да тийм үү? Сонгуульд явуулна гэх тэрэн дээр чинь одоо яадаг нөгөө за баруун талаас залуучны ч юм уу юу ч юм одоо нэг хүнийг гаргаж ирэх гээл явна. Тэгэнгүүт орсууч одоо өөрийнхөө хүнийг нэг сургуулж авах гал. Тэгээ энэ дээр хэн юу хийж чадах уу гэдгээс айгүй асуудал нөгөө салхины үзүүр эргүүлнэ гэдэг шиг юм тийм боломж гаргах гэдэг юм л та. Тэгээ хүний сонгуул хулгайтыг одоо орсууд хамгийн сайн чаддаг хүмүүс шүү дээ. Тэгээ тэр мэрэгжлийнхээ ажлыг хийх гээд байхгүй. Тийм л Одоо ингээд сая энэ хилцээ хийж байгаа Украины төлөөлөгчдгийг харахгүй те ер нь бол нас нь дандаа л нэг 50-50-аас 40-оос 50 насны хүмүүс хоорондын хүмүүс байгаад шүү дээ. Тэгэхээр чинь Украин чи өөрөө айгүй нөгөө залуу улс. Тэгээд өөрийнх нь залууч нэрч гаргацсан залуу энэ нөгөө системний дараах хүн одоо энэ Буданов гэл ингээл бүгдөө дандаа нөгөө энэ системийн дараах үеийн хүмүүс болчиход байгаа. 50-аас доошогоо 45-аас бүр доош байгаа насны хүмүүс. Тэгэхээр эднэрийн хооронд зүгээр энэ бол зүгээр нөгөө нэг яг албан ёсны яриа биш шүү те. Ийм сонин өнцөг гаргаж ирж илээ. Би тэгэхээр нэрэж бас тийм л юм да. Ингээд Украины улс төрхнийг хараад байхад ерөөсөө л насны хязгаар нь 50-аас доош байгаа байхгүй юу? Бүр 45-аас 48-аас доош. Тэгэхээр эдгээр чинь бол цоо шин үе гараад ирсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр чи эднэрийн харьцаж байгаа стратеги яриа энэ 70-аас дээш насныхан 60-аас дээш насныхны стратеги тактик бас өөр байгаад байна. Тэгэхээр энэ дээр бас ийм өөрчлөл байгаа байж магадгүй гэж би бас дотроо бодсон. одоо эднэрт тааруулсан хөвшин хүн байна гэхээр Оросын л барилын хүн байж Энэ бол одоо байхгүй шүү дээ. Уулыг чи ер нь энэ дайн хэр байна уу? Сайн сонсогдсон уу? Надад бол тасарчлаа. миний яриа тасгаад байна уу? Яасан гинэх үү? Уулыг чи одоо таны хувийн бодлыг асууж байгаа шүү. За. Ер нь Орос Украины дайн энэ ахаад нийт ер нь хэдэн жил үргэлжлэх вэ гэж таамаглаж байна. Если яг үнэгээ хэлэх юм бол би бол одоо нэг 26 оны 9 сард нэг гэртээ нэг очичмоор л байна. Яг үнэгээ хэлэхэд. Яг ч надад нэг тийм 26 оны 5 сар хүртэл бараг л шийдвэрлэх тулалдаан байх болов гэдэг. Ингээд нэг миний ингээд толгойд орж ирээд байгаа хгүй. Ингээд би юмнуудыг ингээд хараад байгаад байхад. Тэгээ сая чин гэхэд чи нөгөө нэг Зеленский чин Украины нөгөө алсын тусгалтаа буужингууд чи одоо яг жинхэнэ нөгөө жигдрээд ажилдаа орсон гэж байгаа хгүй. Тэгэхээр би одоо энэ дээр бол яг миний хувийн бодол шүү. Тэ ингээд би нөгөө нэг өөрийнхөө ингээд харж байхад зэвсэг нийлүүлсэн зэвсгнүүд Украины хийж байгаа зэвсгнүүд энэ төр чинь бол яг үнэн чанартай хэрэглэгдээгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр чин яг үнэн чанартай энэ алсын тусгалын буужингууд гэлээхэд чинь бүрэн 100% хэрэгжилж эхлэег байгаа. Дөнгөжл эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хэрвээ сардаан тэр 50 ширхгийг үйлдвэрлэх боломжтой болоод ирж байгаа гэдэг чинь нэгэсэндээ үйлдвэрлэл жигдэрж гин гэдэг чинь эднийх бас өөрийнх нь зэвсгийн үйлдвэрлэл сайн болж гин гэсэн. Тэгэхээр эднэрийн хэрэглэх боломж нь 26 оны одоо яг хавар энэ төр байх магадлал айгу өндөр болчиход байгаа хгүй тий. Украин ч бол сүүлийн 2 жил ерөөсөө давшилтаад ерөөсөө хийхгүй байгаа даа шүү дээ. Тэгтэл ингээд энэ нөгөө янз бүрийн телеграмын мэдээлэл зэзэллэр ингээд харагдаад байхад зэвсэг ирээд
юмнууд нь ингээ болоод байгаа юм шиг мөртлөө би яг тэнд хэрэгэлсэн гэсэн мэдээллүүд гарч ирэхгүй байх гэдэг чинь нөөцөнд байна гэсэн үг үстэй тийм үү? Тэгэхээр би бодохдоо яг шийдвэрлэх тулдаа нь 26 он нээл хавар хүртэл юм болов гэж бодоод байгаа шүү дээ. Шийдвэрлэх тулдаа нь бол болоогүй байгаа л гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр яах юм бол доо мэдэхгүй. Би бол 26 он гэхэд дуусчих واخ л гэж бодоод байгаа. Зүгээр би өөрөө гордоод байгаа ч гэж магадгүй. Тэр саяны тэр хоёр солонгос шидэд ийм юу тааралцсан үлдээн гэдэг чинь. Энэ одоо Америкийн энэ тэнд хийж тавьдаг нэг юм булаа балиар ажил байх. Солонгосыг ингээ хуваагаад Вьетнамыг бас хуваах гэж давх гэжсэн. Тэгээ Вьетнамууд үдсээр хагаад яасан бэлээ. Энэ одоо Америкч одоо энээс өөр шийдэл гаргаж чаддгүй болсон юм хаашаа. Тийм муухай заваа юм хийж үлдэх эдэж одоо юугаа хийх нүдэ тий. Одоо уламжлалт арга юм байлгүй дээ. Надад ч энээс өөр ямар ч юм юу олохгүй байгаа юм байлгүй. 38 дугаар өргөх шиг л юм хийх гэжсэн наачаа. Тэгэхээр ийм хан босгоод байвал тэгээд нөгөө баруун зүүнээр хуваагдаад нөгөө дэлхийн хоёр туул руугаа явдаг шиг юм бол урна шүү дээ одоо энэ чинь. Нэг төрлийн Берлингийн ханыг одоо юу гэдэг 90-ад онд 80-ад оны сүүлээр Берлингийн ханыг нураасан бол одоо тэрийг нэг арай жоохон наана авчиж Украиний эндийг хан босгож байгаатай адилхан юм сонсогдоод байна да наачаа. Айгу муухай. Энээс өөр шийдэл гаргаж чаддгүй бах та энэ Америк одоо. Ястаа гаалмар. Америкаас бол ер нь гордтгүй л болж байгаа шиг биш тий. Одоо ертөнцийг ингээд шал амар хоёр хуваадаг. Хэцүү арга шүү дээ. Тэр Вьетнамын дайны юм дээр тэр документал харж байгаа. Яг Вьетнамыг бас хоёр хуваах гал тэгэл явж исэн. юм байна лээ. Германы ч хоёр хуваагаад Оросууд хоёр хуваасан. Эдгээр ч одоо ийм л аргатай хүмүүс байт юм байна да. Гэхдээ тэр Запорожье атомын цахилгаан станц ч гэсэн айгүй хэцүү сонсогдож байна. За бүр яг төвхтэй л юм байна. Тийм үү? Тэг одоо Европын цахилгаанаар хангаж байгаа газрыг Америк тэнд ажилуулаа сууж ийн гэж байх уу? Атомын цахилгаан станц яг хуу Америк би бол ингэж ойлгоод байгаа л да. Учиргүй л тэр Америкийн атомын станц цахилгаан Америк ажиллах гэж байхгүй. Зүгээр яг нөгөө нэг аюулгүй байдлын баталгаа гаргаж ядаж нэг энэ Оросуудыг энэ атомын цахилгаан станцаас гаргахгүй бол Оросууд энэ атомын цахилгаан станц чи өөрөө Запорожье нутагт дэвсгэж байгаа шүү дээ. Запорожье ойрхон байна. Тэгэхээр чинь хэрвээ Оросууд энийг эзэмшнэ гэдэг чинь тэр чигээрээ нөгөө Запорожье Днепр битэр усгч аюулд орчиж байгаа байхгүй. Ер нь аюулд ороод байж ш тоодохондоо. Тэгэхээр эндээс Оросуудыг гаргах арга байж болох юм тий. Америк одоогийн Трампын засаг Оросуудыг гаргаж өгөхөд за манайх хянаж өгье гэж хэлчээ дараа нь Оросуудад өгчөж магадгүй л. Тийм Европчууд энэ дээр юу гэж үзэж байгаа юм бол ста явдлаа. Тэгээд ирээдүйд чинь таамаглахгүй дээ. Нэг гинтийн үйл явдал болоод тэгээд нэг настай өдөр байна дуусах бод. Хилцээрт суух хохоод хилцээрээр бүх юм тогтоол дуусах хэрэгтэй. Ямар нөхцөлтэй байх вэ гэдэг л юм байна.